Зохиолыг бичсэн Ламсрынгийн Саран туяа. Зохиолыг уншсан Туул Синди. Гониг хөвөрсөн Замбойлон. Ард нь хүний халуун амьсгаа хүзөөгнээр өгнүүлэх шиг болоход Балтав ихээхэн эвгөөцөж маш хурдан хөдөлгөөнөөр эргэн харахад бүлгийн удирдагч шүүдэр түүнийг ширтэн зогсож байхад тэрбээр яслан гараа өргөөд "Амрыг ирээ" гэлээ. Хоёул тачигнтал хөхрөлдөж шүүдэр түүний мөрөн дээр гараа зөөлөн тавьж "Сайн байна хурандаа минь" гэлээ. "Баярлалаа хаа, таны л ад шүү дээ. Нэртэйгэр залиг минь чи үлээ сахигчаа гिचгээж залууч байж мөн чи пижигнүүлдэг байж дээ бид." "Тийм шүү хурандаа. Ах нь үлээ сахигч нэртэй хайртай шүү. Харин бид танд хайртай. Чи эр хүн шиг байгаарай залиг минь. Би та нараараа бахархдаг. Балтав чи хүүхэд байхдаа урдах юм харахгүй мөн их юм мөргөж олон ч удаа унсан та. Надя нагц минь чамд шил тааруулж өгч байсан санагддгийн." "Тийм шүү. Надя нагцын надад хийсэн тус их. Эцэг минь улсын дайсан гээгдэн баригдаж яваад эргэж ирээгүй. Ээжиг минь айлхсаар байгаад зүрх нь хаагарч өнгөрсөн. Үнчин намайг нагц эгч тань хүн хийсэн. Балтва хөөрхийн нагцыг минь мартаагүй баярлалаа. Харин би чамаар та нараар бахархаж байна. Бидний эцгүүд шилдэг сэхэтнүүд байсан. Тэднийг нухчин дарсан ч бид чадлаа. Чи сайн суралцсан. Би чамайг энэ ажилд оруулсан төдийхөн. Харин чи шудрах сайн ажиллаж хурандаа болсон. Эхний удаа авилгачдын том бүлгийг илрүүлнэ. Яг үннийг хэлэхэд ахаа, манай Монголыг авилга хээл хахуул аалцны тор шиг бүрхсэн байна. Ганх уягтай хамт 15 том улс төрч баригдсан. Нэгэн зэрэг баривчилгаа явуулж хөрөнгийг нь битүүмжилж байна. Их сайн байна. Улам их амжилт хүсье. Баярлалаа ахаа. Би ажил ихтэй байна. Ингээд явъя да. Тэг. Өөр надад хэлэх юм байна уу? Хит хитэн банкны дампуурлыг шалгаж байна. Бас л улс төрчид холбоотой биз? Тийм ээ. Энэ удаа огцорсон ерөнхий сайдууд ухагдаж байна. Үйлдэлийг нь сайн задлаарай да. Таны туслалцаа гүнтэв сайдын үхлийн шалтгааныг олоход хэрэгтэй байна. Ойлголоо. Яах ёстойг надад хургуулаарай. Баярлалаа хаа. Баяртай. Шүүх эдний толгойг илдэг нь харамсалтай юм да. Та шүүхийн ерөнхий зөвлөлийг ажиглаарай. Тэгнэ. Тэрийг харин бодож байгаагүй юм байна шүү. Балтав хурандааг машиндаа сун явсны дараа шүүдэр Швейц загварын гоёмсог харшийн өмнөх усан сангийн дэргэд очин зогсов. Том нуурын голд 5 тийш цацарсан 5 өнгийн гэрэлтүүлэг байрлуулж гэрэл тус бүрийн доод аяганцраас тунгалаг ус мэлдэлцэн урсан боргилж хөгжим зөөлөн ихшиглэх ажээ. Мөн солиотой навш юм а. Ингиж галзууртлаа баяжиж тансаглах гэж энд хичнээн их хөрөнгө зараавал ганц ган хуягч бус өчнө олон ган хуйгууд ингэж идэхээр энэ Монгол улс минь яаж хөгжих вүлээ дээ гэж шүүдэр ганцаараа яриав. Чихнийг нь хажуугаар сум шөнгөнөн өнгөрөхөд ихэд цочиж доош суусан шүүдэр хар аяндаа бууга гарган ийш тийш хараачлав. Хажуугийн төгөлд мод хугарч хүн яолох шиг болоход түүний хаарц улам хурц болон тэр зүгт төгтөл Артурын джинсэн өмд танил готол харагдаж төрүүлгээ харан хөвдсөн улцгаш туранхай битгүүнийг чирэн гарч ирэхэд шүүдэр инэв. Ямар нэгэн сонирхолтой тоглолт олоо юу? Таныг энэ муу хорт могоо буудаж авахгүй юу? Тэгээд л овоо хараалдаг могоо юм а. Хараалж чаддагч онож чаддаггүй аргагүй могоо хийдлээ л дээ. Могоо хүнийг хатгаад дараа нь өөр алуулдаг гэсэн шүүдэр доош харан гулдаан хөвтөх туранхай эрийг дээрээс нь өшөглөв. Та энийг хэн гэж бодож байна? Артурын ногоонууд зэвүүрхэн гялалзаад мөнөх эрийг дээш харуулхад хөөхөрхий мөн өмхий хүрэн зуруул морилоод ирсэн үү гэж дуу алдсан шүүдэр хөхөрч гарав. Энэ мө хорт могоог алаад хайчих уу? Болоо. Одоо цаашид гараа бузарлах хэрэггүй. Наад новшоо Балтавт авчиж тушаа. Хүн буудсан, буу авч явсан, охид бүсгүүчүүдийн биеийг үнлүүлж, хил давуулж зарсан гэд сайхан түүх наад сүгт ч байгаа. Арагчаагийн ихнийхт дүү нилээд том гар болсон сорогтой. Эцгийг нь хоосолж, ахыг нь алж, дүүг нь хүчирхийлж, арагчаа гуйлагч болгож гэрээс нь хөөж байсан учраас энэний хэрхийг арагчаа шийдэг. Хүн шиг байсан бол би хамгаалах байсан. Хамгаалж байсан. Ястай өнөө уг муутныг усан дотроос төмөр авнаа гэдг нь. За чи наадгаа хүргэж өгөөд араас оч. Би төрүүлээд явлаа. Алигрын өмнө сөхөрч аяг хоол идэхгүй бол өлөн гэдэс өвчтэй нийлхэн. Гээд шүүдэр машин удаа алхахад Артур нөгөө эрийг чирэн цааш одов.
Шүүдрийг гаднаас орж ирэхэд Алгирмаа том нүдээ эргэлдүүлэн харснаа юм хэлсэнгүй хормогчоо тайлж цааш шийдэхэд за одоо үглэж гарна да гэж бодсон том өрөөндөө гүйн орж хоёр бага хүүхдийнхээ дунд дээш харан хэвтээд бага хүүхдээ дээш өргөн сар улзуулав. Хүүн хот хөхөрч багын дээдэх охин дүүдэ атаархан эцгээ мордон сууж цохов. Яа илда тэнгэр минь хаан сувд охин минь дээ аав нь тэсгүй нэ штэ гүчи чи наагц юм шиг яасан чадaltaй юм бэ гэж шүүдрийг хашгирахад Алгирмаа орж ирснээ юун ч сүртэй юм блэ дээ ингэснээ буцаад гараад явчихав. Ханаа чамда хайртай шүү. Хөөе өрөө үнэн гэмдээ тэгээд хэн худлаа гэсэн гэлээ. Алгирмаа мөн хөрчин үнэг туулаа гүйцгэн үлэн гэдээс өвчүүтэйгээ ламнаалтсан. Гадуур их тэнүүл тэгдгийн одоо байдлаа худлаа хэлдэг болох нэ. Үнэн гэмдээ их ажилдаа байлаа штэ. Алгирмаа нөхрийнхөө аргадан хэлхийг сонссон ч хариу дагуулсангүй хэсэг зур алга олсноо баахан сонин барин ирж илгэн дээр нь шидээд энэ таны хийдэл мөн үү гэлээ. Шүүдөр өндийн сууж сонинуудыг харав. Ган хоёгийн гавтаа гавгүй зургуудаар сонины нүүр дүүрсэн байхыг харсан шүүдэр инээмсэглэн нүд ирмээд охинтойгоо тоглож эхлэв. Би юм асуугаад байгаа юм шүү. Алгирмаа хан налан илгэндээ гараа зөрүүлэн зогсоод асуув. Юу гэсэн бэ хөө? Чи юм асуув? Хоёр чих чин дүлээ олоо шүү. Их үлсгөөр чин тэгээд юу ч сонсгоо болох юм байна штэ. Дээрэс нь бас айхаар байна. Энэ муу чих чин юу ч сонсгоо болох юм байна штэ. Их айж байна уу? Их. Тэгэхэр би хүүхдэд аваад нэг газар очсон дээр байх нь. Алгирмаагийн шуудхан хэлсэн үгэнд шүүдэр балтасгийн цочиж охиноо агаарт өргөсөн чихтэй гацаж орхив. Охин нь хөөхөнгөө чинь хот хөхрөн. Балчир охиныхоо инээдийг Алгирмаагийн уйлах дуун дарав. Би явах минь хүүхдүүдэд бодож гин. Би яахав дээ. Тэдэнд алуулсан ч хамаалга. Гэтэл миний хүүхдүүд би айж байна шүү дээ. Алгирмаа гасгаруулан уйлж эхлэхэд шүүдэр бяцхан охиныхоо духан дээр үнсэж харагдаад миний охин ах эгч дээр очиж тоглол гэд охиноо гарсны дараа эхнэрийнхээ өмнө очиж тэврээд нойтон хамар дээр нь үнсэв. Чи минь юунаас ингэтэл айгаад байгаа? Одоо айх юм юу ч байхгүй хайрт минь. Ямар хүнээр оролдож байгаагаа мэдтгүй мүү? Тэр аймар хүнийг чи шоронд орно гэж бодож гин үү? Үгүй л ахгүй юу? Ер нь яас өтөлж чаддгүй тавтаргүй хүн бэ чи? 40 нас хэдий залуу нас ч гэсэн ямар 18 дэвштэй. Наад ягчийг хүртэл сүйдлүүлчгээд яасан хаширдгүй юм чи? Одоо юу ч болохгүй дээ. Нагцыг минь хөнөөс нь нуснуудыг бариад шоронд харуулчихсан. Баривчилгаа нэгэн зэрэг явагдаж ган хуйг хань хамсаатнуудтайгаа хоригдсон. Айх юм юу ч байхгүй. Надад итгэх тийхүү ханаа. Тэд чамайг ч гэсэн алж орхивол би яах юм? Тэднийг удахгүй гаргаж орхин шүү дээ. Нам нь төрөө ирэх байрч байгаа штэ. Юу ч болохгүй дээ. Бид шудраг засаглалыг шаардаж байна. Бид зөв юм хийсэн. Тэд ард түмнийг басамжилж төрийг том лойрдэж байна шүү дээ. Хэдхэн тооны ирэх баригчид Монгол орныг хувааж идэж байна. Бид хүүхдүүдийнхээ төлөө Монголын бүх хүүхдүүдийн ирээдүйн бүрэн бүтэн амьдралын төлөө энэ бүхнийг хийсэн. Ийм болохоор л чи гал руу өсөрч орж гай дууддаг тэнэг байхгүй юу? Алгирмаа тайвширч буй бололтой муухан нэмсэглээд нөхрийнхөө нүрийг илж сахлаа хусаач дээ гэлээ. Шүүдэр эхнэрийнхээ том алаг нүдэн дээр үнсгэд тунгалаг хэрнээ шорвог нулимс хилийг нь норгов. Одоо дахиад элдвийн битгий хийгээрээ дээ. Гуйж байна. Алгирмаа муу тэнэг нөхөр чинь одоо ганцхан ажил хийгээд үргэлж чиний дэргэд үлдээ. Дахин зовоож уурагч хөрөхгүй. Юу гинэ? Ноцтой юм уу? Ноцтой. Тэнгэр минь яас их үйлдэх хүн бэ? Дахиад юу сонсгох бол тоо? Нэг их айхтар юм сонсохгүй. Харин түүнээс өмнө өлсөж өгөх бололтой. Дотор мухаарад чих бүр юм сонсгоо боллоо. Маялаа дээ. Хинээс айснаа хэл. Чамаас өөр би хинээс ингэтлээ айх үлээ дээ. Би энэ ертөнцийн ердөө хоёрхан хүнээс айдаг. Тэр нь наагац эгч та хоёр шүү дээ. Мангар амтан хоолойд тэгээ юу ч сонсгоо боллоо. Алгирмаа тачгинтал хөхрөөд нөхрийнхөө илгэнд наалдав. Би хуушур хийсэн. Гэхдээ усан дор Аллах, Будда, Есүс бүх бурхад намайг дэмжнэ. Яг одоо би унах гээд энэ штэ. Хоёр хуушур аманд минь авчраад хийчихээчтэй. Алгирмаагийн цангинсан инээд дахин тасалгаанд төгөв. Тэрбээр жаах охин шиг дэгдэнгүйсээр нөхрийнхөө өмнө хурууны өндгөнд тос нэвчсэн хуушурууд авч ирж нэгийг нь нөхрийнхөө аманд байрав.
Үртэй хантай хүний жаргалаар шүүдэр хөнгөнүүлэн инээсээр хооллож дуусгаад түүний утас дуурахад алгирмаа дурамчхан харав. Шүүдэр уцаа харснаа инээж Шижирбаатар том хүү залгаж байх чинь химээлээ. Шүүдэр Шижирбаатарыг Орсын холбооны улсын Плехановын нэрэмжит их сургуулийг төгсгөн эргэцэн мэрэгжил эзэмшүүлжээ. Күйрөө надтай ганц удаа ярьдаггүй хүн чамтай ярих юм гэх алгирмаагийн дуунд баясал тодрно. За болтгой. Хоёр хөгшнийг асуугаараа да. Ойр дотсонгүй. Чи яадаж тэдэнтэй уцаар ярьж байгаач гэсэн шүүдэр уцсныхаа ярих товчлуур дээр дарав. Байна уу залуу аава? Байна. Аав нь сонсож байна. За, ажил нь сайн уу хүүмэн? Аава, ерөнхий сайд баригдсан гишүүдийг соллуулах гэж ерөнхий прокурорыг үүрэгдэж байна. Тийм ч юм болох болов уу гэж аав нь бодсон юм аа. Та үүнийг анхааралтай аваарай. Яг ийм тогтолцоонд хуулийн дагуу ажиллаж болдгүй юм байна. Шударгаас алдагдах нөхцөлийг дээрээс бүрдүүлдэг юм гэдгийг ойлголоо. Миний хүү тайван ажиллаа хийдэ. Аав нь ойлголоо. Хоёр хөгшнийг асуугаач гэж алгирмаа шамдуулна. Байцал та ханаа. Яасан гинөө аваа? Хоёр хөгшний биеийг асуу гинэ. Хүүмэн чи ээжтэйгээ ярьж байгаарай. Ээж нь чамайг хараад идэг болол та. Ойлголоо. Манай хоёр дайжгүй. Хоёлаа худалдааны төв дээр л үнжих юм. Ашгүй. Минь дамжуулаарай. Удахгүй бид очноо гэж шүүдэр ихнэрээ харан инээмсэглэв. Манай Шижир мөн лутер болж байна да. Юу ярьж байна цаадах чинь тэгээд нөгөө манай хүүгийн машин тэргэн болохгүй байгаа юм байхаа. Би нэг гайгүй засарын газар олж өгөхөөс гэж шүүдэр худлаа хэлв. Яасан ирэхээрээ хатсан гэж юм байдаг байна. Хар нялхаараа шахуу ахт нь мөнгөний их усөөр аж ахуйтай болгож өглөө. Хэр баргийн хүүхэд сураад байж чаддгүй сургуульд оруулж төгсөглөө. Одоо бүр улсын ерөнхий прокурорт ажилд оруулж өглөө. Би үнэхээр их баярлаж байна хана. Хоёр хөгшин одоо хэр аманд нь хоолыг нь халбагдаж өгөх нь халаг бөөцөлж байна. Ийм байхад бас машин тэргийн янзлуулагч гэх шиг өөрөө энэ зэргийн юмаа зохицуулж сургалдэ. Та нар битгий тал талаас нь хэрэгтэй гэснийг нь зэхиж өгөөд бай. Гэх ихнэрээ шүүдэр бандсан харцаар харж за яах вэ хөө залуу нас шүү дээ. Хүү гэрлэх санаатайж байгаа байж болно шүү дээ. Гэхэд алгирмаа дуурсангүй. Тэрбээр том хүүгээ нөхөртөөгөө дотн харцаатай байгаад ихэд дуртай байв. Харин хүүгээхээ төрсөн эцгийн савсаг занг гинт санаж бурхан минь тэр хүний муухай занг миний хүү битгий л дуурайгаасаа аав ажаа хоёр өсгсөн юм хаан гайгүй байгаа. Хүүхдийг ямар араншинтай байх өссөн газраасаа гэдгсэндэ химэн бодов. Шүүдэр ихнэрийнхээ зай завсрыг харан байж Артур руу яран залгав. Байна уу? Яасаанда наад мо зуруула түүмэртчихв. Цаашлуулчихлоо. Анда одоо хоёр хүнд анхаарал тавьж халамж үзүүлэх хэрэгтэй байна. Хин юм бэ? Бидэнд тун их хэрэгтэй хоёр эрхэм. Би зургийг нь явуулчих юм. Юу гинэ? Давтан хилээд юу хийх вэ? Алгэр толгой цөм зогчих гээд байна. Нахцаас илүү дарангуулагч гарах шинж тэмдэгтэй шүү. Зөв. Би тэгж бай гэж зааж өгсөн юм. Төрүүчийнх нь багтаа юу чамд? Хүн занал хэлэх хуйлтай шүү андаа. Чөтгөрлөөгөө танил. За баярлалаа. Хөөе. Чи шүн дунд гэхэд бэлэн болгосон байна шүү. Ямар дэлгүүрээс талах аваад ир гэж байгаа штэ. Талах шиг л аваад ир. Чи чадна. Тэгж бодож байгаа бол тэгэл дээ. Ингээд чи зүгээр биз? За зайл. Өөрөө хүн бяцсан үдчихэд чи ч гэсэн зүгээр байгаагүй л байх шүү. Гэсэн шүүдэр алгирмааг орж ирэхэд уцаа таслав. Хинтээ яриад байгаа? Артураа өөр хэн байх вэ дээ. Хаанаа цаадах чинь ирж хоол идгээж хоол яваа бололтой. Чи л явуулсан биз. Энэ Артурыг одоо багхан зараач дээ. Хүнтэй танилцуулж гэрлүүлээч. Хүүхэд нь хинзэцсэн ч гэсэн хүүхэд хэрэгтэй эцтэй. Чамд хөтлүүлсэн морьшгол яваад дууслаа хөөрхий. Хүний амьдралаар амьдруулаач дээ. Чиний ямар өмч биш. Гэсэн ихнэрээ шүүдэр гайхшран харж. Үгүй чи чинь бүр нагцаас илүү намайг загнах юм аа. Ингээд энэ Артурыг тоох хүүхэн байх уу? Ингэснээ писгитэл хөхрөв. Байлгүй яах вэ? Сайхан залуу. Сайхан залуу гинэ. Чамд тэгж харагддаг хэрэг үү? Гэсэн шүүдэр ихнэрийнхээ гараас барьж авмагц угц татан тэврэв. Чи Артурыг сайхан залуу гэсэн тийм ээ? Тийм ээ. Сайхан залуу. Сайнч залуу. Яасан? Хартаад байгаа мó? Тэгж байна. Хартаж байна. Гэж шүүдэр ихнэрээ нүүр нүдгүй үнсэв. Алив дээ зүгээр агаачдээ хүүхэд ороод ирлээ. Миний хүүхдүүд аавыгаа ойлгоно. Битгий балаараа дээ гэсэн алгирмаа нөхрийнхөө чанга тэврэлтээс мултарч задарч асгарсан үсээ хавчав. Эртхэн амарцгаая аавгаа. Тэр хоёрыг хөгжөлдөн хөхрөлдөхөд 3 жижиг хүүхдэн гүйн орж ирээд эцгээ ноолон ноцолдов.
Шүн дундын алдад алгармаг сэрхэд нөхөр нь хаа нэг тийш явчихсан байхад тэрээр огтхонч гайхсангүй, бас тайван унтаж чадсангүй. Сэрвэлзэн байн цанхны өмнө очиж зогссоор өглөө болгов. Шүүдэр тэр өглөө алгармаг сэрхээс өмнө харихаар яран давхив. Өглөөний 7 цаг гэхэд төрийн ордны өмнө 2000 хүний жигсаал жигдрэв. Жагсагсаад авилагчдыг устгахыг төрөө цэвэрлээ, төрөөс төрсөн тэр бомбнуудын хөрөнгийг хураа, парламент бүрэлдэхүүнээрээ огцор, Эрдэс баялаг газрын 8-ачдад хариуцлага тооц, шударгасыг чандлан сахиа гэсэн самбарууд барьж, ганхуйг гишүүнтэй хамт хоригдсон улс төрчдийн зургийг дээр өргөн, насаар нь 20, хөрөнгийг нь хураа, улсыг эдийн засгийн хохиролгүй болгох хэмээн хашгиралдаж байлаа. Иргэд нэмэгдэж ирсээр байв. Үнийн хөөрөгдлийг зогсоо хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг дээдлийг их хашгираан нийслэл хотыг өглөөний нар доор чочроо хаажээ. Иргэний нийгмийн төлөөллийн байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцсан уг жагсаалыг зохион байгуулсан шүүдэр эхнэрээс сэрхээс өмнө харих гэж Ланд 200 машиныхаа хурдыг чинээнд нь тултал гიშгэн явахдаа өдөө болтол холбоо барихгүй байгаа Артурт зовж байв. Баригдан саатуулагдаж буй эрх баригчдыг чөлөөлөх гэж ерөнхий сайд бүх боломжийг бүрдүүлж байгааг тэр мэднэ. Гэхдээ шүүдрийн хүмүүс улсын ерөнхий прокурор, авилгалтай тэмцэх газар, тагнуулын удирдах газар, эрүүгийн цагдаагийн ерөнхий газрууд чухал албан тушаалд лав сууж чадсан тул нөгөөтэйгүүр тайван байхыг хичээнэ. Артур хүүхэд байхын ямар ч даалгаврыг биелүүлэхдээ ийм хэл сургагүй алга болж байсан удаагүй билээ. Сони юм да. Артурт ямар нэгэн муу юм тохиолдог байгаа. Шүүдрийг байрныхаа гадаа ирж машина зайчлан тавиад орц руугаа алхахад гинт салхи хуйлран дэгдэж, улаан хуйргэлдэж, навч хийсэн шавхуурдав. Алгармаа нилээд айсан бололтой өмнөөс нь гүйн ирж ингэрт нь наалдаад нүүрөөд нь харж зүгээр эцтэй ямар их айва ингэлээ. Шүүдэр инээж зүгээр штэ яагаад айгаад байгаа гэснээ эхнэрийнхээ хурзээж бараасан царайг харан хамрыг нээлж тайвшруулахыг хичээв. Цаан чин аюул болж ах шиг байна бурхан минь. Юу л болоод байна да. Алгармаа дуу алдахад төгшүүр олж мэдэрсэн шүүдрийн тархинд Артур гэсэн бодол тас хийхэд эхнэрийнхээ хоёр мөрнөөс зөөлөн базаж юу болов гэж шивнэн асуув. Урчин улсын ерөнхий прокурор, ерөнхий шүүгч хоёр алга болсон гэлцгэн. Юу болоод байгаа юм бэ ханаа? Чи ямар нэг юмд оролцоогүй биз? Би юу? Гүүчиш. Ерөн тэр томчуудын хэрэг манд ямар хамаатай юм? Нэг газар нам согтоод нэг хүүхэн тэврээд л хөвтэй биз? Шүүдэр ийн хилээд баярлсандаа чанга хөхрөө. Ашгүй дээ. Артур маань амжуулжээ. Чоны хүмүүстөө хүн болоод төрчгдөг. Артур гэж барьж идэхгүй толгоо шүү. Гэтэл өнөөх шүнжин заваасан хэргийн эзэн нь галтгооны өрөөнд алгармагийн хийсэн тогоо дүүрэн гурилтай шүлийг өлсгөлн чоншиг зажлалгүй залгин хар хөлсөө цуулаад сууж байхан тэр хөөрхий байж байгааг нь намайг ч гэсэн тасарч татан залгих нэ чи гол харлаад хариуг унах шахлаа өлссөн гэж яава тэнэг гэхэд голгүй тэнэг амт юм а да чи уцаа яагаад хайчихдаг байна шүнжин чамайг хайлаа би хаашаал далд ороо гэж гэрт чинь сууж байгаа эцтэй чамтай юу ч ярих авдэ. Өчи ер нь цаашаад ганцаараа амьд явж чадахгүй юм байна. Маргаашаас Балтмын дүү охинтой суувал таарна. Шүүдэр зандран хэлээд ширээний ард суун малгаагаа авч чимээтэй шидэв. Алгармаа инээсээр цай авчирч өгөв. Өлссөн үү ханаа гэсэн алгармаа дараалан хоол аяглан авч ирэхэд тайван идэж би Артурыг харж би хоол хийгээд орхиё гэлээ. За тэгээхүү. Энэ хүн биднийг залгиж дуусаа биз гэсэн шүүдэр цай оочлоо. Артур хоол идэж дуусаад түүнийг ихэд тайван харж чи түрүүн юу гэдээсэн бэ гэж асуув. Ийм лойсон амтан хойно Балтмын дүү охинтой суу гэж байна. Чи муу ярин шүү гэсэн Артур тогоонд үлдсэн хоолыг аягандаа хамж хийгээд чи идэх юм уу гэлээ. Асуудал алга гэдэг шүү. Эхнэрийг минь надад хийсэн хоолыг сорчулж идчихээд шавхраг өгч явах шүү. Нэг тийм юм болох нь ч болчихлоо хөө. Эхнэр аваарай чи. Үгүй чи чинь бас ямар юма донгосоод унваа. Маа, энийг аав гэсэн Артур хоёр ширхэг цаас сарвав. Шүүдэр булаах шахам аваад нүдэ ойртуулан уншив. Ган хуйг нарыг эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хойрж таслан сэргээл гарах хэмжээ авахыг үүргэсэн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор нарын захирамж байлаа. За эн чинь л ингээ болоод явчихлаа да гэж баясан хашгирсан шүүдэр алгаа ташив. Хоол хийж байсан алгармаа гайхан иргэн харахад хүүгийн машин засагдчихжээ.
хэмээн шүүдэр сэтгэл хангалуун хөхрөв. Артур шүүдэр хоёрыг орцноос гарч ирэхэд богдхан уулын оройгоор цасан ширхэг бодорч харагдав. Төрхрөлдсөн олны хашгиран эх орны төв зэг болсон төрийн ордны өмнөөс нүрэглэнэ. Энэ бол бусармаг нийгмийг өөрчлөхийг хүссэн арт түмний хилэн ажээ. Ер нь тэгээд дээрх бол хар чулуунууд хിവэр байхад эрхтгч нийгэм зохицож чадах юм уу да гэж Артур зүрхшсэн мэт хэлв. Өөр яах юм? Манай монголчууд дэнд өхөлцсөнгүй байна. Авилгал, хээл, хахуул, газрын 8, хүний 8, харт амих, ядуурал, ажилгүйдэлгээд учир замраагаа алдсан энэ нийгмийг хин нэг нь эвзүүнд нь оруулах хэрэгтэй үсттэй. Ийм байдалтай байвал ирээдүйн хожид минь юу өвлөгдөх юм? Хамгийн аимшигтай нь үндэсний тусгаар байдлаа алдах үз. Энэ хулаарсан мангасууд хувааж идэхээс өөр зүйл алга. Тийм л дээ. Тэгээд бас шоронжилт. Монгол айл бүхний 3 өрх тутмаас нэг хүн шоронд ял эдэлж байна. Тэр чинь зөвхөн арт түм зориулсан хууль. Арт түмний жирийн иргэд өндөр жилтэй ял эдэлнэ. Эр эм хүүхэд хөгшөд ялгаагүй маш олон жилийн ял эдэлж байна. Гэтэл эх орноос оруулсан, идэж ууж ашигласан, банк дампууруулж хувааж завшсан хөрөнгө оруулалттай компаниудыг лойвэрцэн ирэх хэрэгчэд ял авлаач гэсэн ганц 2 жилийн ял авч шоронд тансаглаж нүд хуурах төдийхөн ял эдлээд эрхчлөөтэй болоо зогсохгүй улс төрт дахин орж байна. Энэ хуулийн тогтолцоог л өөрчлөх ёстой. Бид нар чадах болов. Сүүлийн үед шоронд хоригдогсод олширч байна. Чадахын төлөө нэг алхам урагшлах ёстой. Шоронгоос ирэх баригчид мөнгө угаадаг болоод л тэр. Зайлуу явцгаая. Одоо хууль зүйн сайд ирэх ёстой. Тэднийг машиныхаа дэргэд очиж зогсоход орцны үүдний модон сандал дээр зүрмөглөж байсан хүн ойртохын эцэсгүй муухай хувцастай сахалвцсандээ баригдсан өвгөн үндээж "Наад машинда орж болохгүй" гэж хашгирав. Хоёул эргэн харахад тоос тортог болсон том шуудаатай шил сав үүрсэн тэнмэл өвгөн тэр хоёр өөд тентэр тунтар алхан ирэхэд түүнээс архины муухан үнээр хан хийн. Хоёр залуу бие биеэ харснаа хоёул халаас руугаа гараа явуулан тохиролцсон мэт 10 мянган төгрөг гарган ирээд өвгөний өдөөс сар байв. Гол нь би мөнгө авах гэж ирээгүй. Үлийн сахигчаас мөнгө авах ирэхгүй хүн би. Би уг нь анд нөхөр байсан. Гэхдээ би танаас урвсан цөөхөн хүний нэг. Харин одоо бол туслах санаатай салгалж авна. Та надад машиныхаа түлхүүрийг өгөөч гэсэн өвгөн шуудаатай юмаа замын хажуу руу шидээд тасгаар алгаа тосгоод шүүдэр машиныхаа түлхүүрийг түүний гар дээр тавив. Өвгөн найгалцсаар машинд орж суухад тэр хоёр биесээ гайхсан харцаар дахин харж мөрөө хавчцгаав. Гинт тасгийн орчныг сочоосон аимшигт дунгарч өвгөн шүүдрийн машинтай дэлбэрлээ. Бурхан минь, бурханы оронд очих болтугай. Заавал бурханы оронд очноо. Харин энэ хэн бэ гэсэн шүүдэр Артурыг харав. Бидэнд дайсагнаж байна. Бүр өөрт чинь. Тэгэхээр зурлын ард хэн нэгэн байна да. Бидний гэдгийг бусад хүмүүс мэдгүй шүү дээ. Хөөхөө өвгөн. За чи гүнтэг рүү яар. Машин дэлбэрэлтийг чимээг өнгөрөөнө гэж. Би альгэр рүү очие. Айга зүрхэн зогсох гэж байгаа. Хамт орцгоё. Юу зохион байгуулагдаж байгаа юм бэлээ. Залуусаа дуудъя. Харин андаа чи олны өмнө ил гарах хэрэггүй шүү. Эхнэр хүүхдийг чинь маш хурдан өөртөө шаваачих хэрэгтэй. Тэр хоёр явуут үг солилцоод шүүдрэнд орцгов. Тэдний араас харж зогссон альгармаа айснаас үг дуурах сөхөөгүй болчихсон байлаа. Миний ханаа, битгий. Бид хэд хоног өөртөө явах хэрэгтэй боллоо. Би хамт байна. Шүүдэр эхнэрийн харгадан хэлэхэд тэр үг дуугүй толгой дохиод ингэрт нь наалдан мэгшөв. Би ямар их айва, битгий. Би дэрэгдэж юм байна. Хүүхдүүдээ хувцал. За, шүүдрийг эхнэр хүүхдтэйгээ бужигнаж байх хооронд Артур цонхны хөшгөөр биеэ далдлан орчныг тандан холбогдох хүмүүстэй холбогдсоор байв. Монгол ухамсарын залуус цугларч байрны эргэн тойронд биеэ далдлан байраа эзэлцгээв. Урд өмнө нь юур харагдаагүй Мерседес машинаас давхар дамбаа бууснаа машина арчин хэнэггүй царайлна. Гэтэл нилээ цэрэгжсэн байдалтай өндөр бэдлэг 4 залуу гинт ургах мэт гарч ирснээ шатсан машины дэргэд очин зогсоцгов. Тэдний дарж өмссөн хар нуусан малгаанд ороос цагдаа халмаг харсан Артур зөөлөн эсгэрв. Тэд машины шатсан сэг рүү ирээд анхааралтай харж өвгний цогцос руу заацгаан толгой дохиод зогсоол дөргсөн хар өнгийн Делика машинууд алхацгаахад давхар дамбаа тэдэнд ойрт хаажээ. Төдөлгүй тархийг чимээ гарч Мерседес хоош ухарсан чихтэй Деликаг мөргөж орхиход нөгөө залуус галзуурсан барс шиг хилгэнсэн царайтай үсрэн бууцгаав. Замын бөглөөнүүд минь зайлахгүй юугаа хийж байгаа? Хайр машин. Та нар их шиг төмрийн сэг вэ нү?
Дамбагийн муухай хашгирах сонсогдоход Артур өөрийн ирэхгүй гараа тас зангидав. Гэсэн ч тэр шүүдрийг орхин гарч болохгүй, хаалганы цаана хэн байгааг мэдэх аргагүй. Битгий хуцаач гүлэг минь. Чи өөрөө сохор юм уу? Зогсож байгаа машин хардаггүй харлаган юм уу чи? Тэдгээр залуус ихэд аархан өмнө нь ханхалзан очоод давхуур дамбаа аргаа өрчлөн хоёр гараас харвалзуулж залуусаа ярилцъя л да. Зогсъё. Монгол хүмүүс байна да. Ах нь яар ажилдаа явна. Эхнэр төрөх гэж өвдөөд гэж аргаа өрчлөн цаг хожих нь харагдана. Тэгээд яаж зогсох гэж харж байгаа эцтэй. Ахынх нь машин ямар үнэтэйг тэгээд ч манайх шинэ хүн нэмэгдэж байна. Ахынхаа хохирлыг барагдуулаад арилж үз. За. Аль газраа мөн олбоо чи. Чи өөрөө ирж бидний машиныг мөргөө эцтэй. Та нар надаас мөнгө салгах гэж замд зориуд зогсож байсан байх нь. Тийм үү? Чи м одоо зориуд өдөөд байна да. Тийм үү? Нэг залуу ураг шухсгийн цохихоор дайрахад дамбаа доош навтасгийн булцснаа залуугийн эмзэг эргэтэн өөд хамаг хүчээрээ буулгаж орхив. Нөгөө гурван залууч дамбаа руу дайран гурван талаас нь нүүдэхэд шүүдрийн залуус дайран орж бөөн зодоон үүссэн ч 20 минутын дараа юу ч болоогүй аятай нам гүн болов. Шүүдрийг эхнэр хүүхдүүдээ аван Артурын хамт машин дээр ирэхэд баруунууд нь хөхрөн тэгшэрч дээд уруулан сэт цохиулсан давхуур дамбаа машины хаалган гойлгон дарвай төлөнөөсөр угтав. Байж байгааг нь гайгүйз энэ зэргийн юм байх. За тийм бол загас шиг сэлээд өг. Төгжрэй гэж жигтэй юм байна. Хаашаа явах анхаа? Дархан явна. Юу гинэ? Дуугүй яваа. Ойлголоо ахаа. Тэднийг хотоос гарч явхад шүүдрийн утас дуурав. Байна уу? Та хаашаа явж байна аваа? Бид дархан явж байна. Ээж дүүнөр хамт явнаа. Чи зүгээр өхөө минь? Надад санаа зовлтгүй. Би өөрийнхөө уцаар тань руу залгаж болохгүй байна. Тэр ойлгомжтой. Тэгээд цэвэрлэгч ихч уцаар ярьж байна. За. Аваа, зурвал хочод хятад ган хоёрт ажиллаж байсан байна. Тэр новш таны талаарх мэдээллийг түүнд өгсөн байна. Тэдний намын буруу гарын нөхөд ерөнхий сайдыг шантажлж таныг агнаж буй бололтой. Та мөрөө сайн буруулаарай. Та хэд хэсэгтэй хоошоо Орос руу гарч хол яасан. Би байдал намжмагц танд хэлье. Гол нь наад луурч дээгэл үүдийн бараа харуулж болохгүй. Үнийг хэлэхэд маргаантай байна. Нам нь ирэх барьж байгаа болохоор бүгд тэднийг хамгаалж байна. Минийхөө болгоомжтой байдаг юм шүү. Ойлголоо. Аав нь ээж дүүнэрийг нь аюулгүй газар орхиод эргэж ирнэ. Хэрэг тэдэнд хууль ёс үйлчилдэггүй юм бол ертөнцийн хууль гэж нэг юм бий. Аваа, бас нэг муу мэдээ байна. Юу болов вэ? Балтав аах ажлын өрөөндөө нас орсон байна. Юу гинэ? Юу гэвэ минийхүү? Балтав үнэ харамсаад оршгүй. Хүмүүс ирлээ. Дараа яриа аваа. Утас тасарч шүүдэр өөрөө өмөлзөв. Дотор нь харанхуйлаад явчихав. Буц. Одоо буцаад яв. Гэж шүүдэр хашгирахад дамбаа яг дороо зогсов. Юу болсон бэ? Альгармаа айснаас хоолой чичрүүлэн асуухад Артур халширсан мэт өөдөөс нь харна. Альгар минь одоо чамаас гуй. Бидэнд биеийн жаргал хүн амиа бодон амьдрах цаг биш боллоо. Намайг ойлгохыг л хичээдэг юм шүү. Яг энэ өдрөөс хойш би тисэж твчиж үнэхээр чадхаа боллоо. Хайрт минь, хань минь, чи хүүхдүүд аваад аюулгүй газарт очтоо. Хайрын сайхан дүүг минь хөнөөж орхилоо шүү дээ. Шудраг усыг сахиулах гэсний төлөө гэж шүүдэр сэтгэлээ барихыг хичээн амсгаатан хэлээд нүдээ тав сайн дээш гэдэхэд түүний цайвар хацрыг даган хідэн тусал нулимс бөмбөрөн доош урсав. Юу болсон бэ? Артур тэсэж чадахгүй хашгирахад альгармаа баг хүүхдээ илгэндээ наагаад ажин түжин ойргон. Дамбаа жолоо дээрээ тэгнэн ойчов. Манай Балтвыг хорооцохож юу гинэ? Арайч дээ. Бурхан минь, яасан ч хэцүү цаг үе билээ дээ. Тэгээд би хүүхдүүд аваад нэг газар очиж эднийг хүний дайта болгоё. Хэмээн альгармаа нөхрөө ойлгосон дуугаар хэлв. Намайг уучлаарай. Чи миний орчлонгийн хамгийн тэнэг хүнтэй ханилж. Би чамайгаа хүүхдүүдээ зовооно гэж үнэндээ бол огт санаагүй. Гэтэл миний нүхтийг сайхан дүүнрийг минь муусаа навшнууд хороож эхэллээ. Ирэх мэдлээ алдаж эдсэн завшснаа далдлах гэсэн хорон санаатнууд манай Монголд яасан ч их юм битэ. Хуультай төртөө улс орны иргэн хүний хувьд хуулийн дагуу бүх арга хэмжээ авлаа. Хариуд нь шудраг хуульчийг хөнөөлөв.
Тэдэнд яаж ургуулan ашиглаж болох олон цоорхотой манай хууль үйлчлэхгүй тодорхой боллоо. Тэдэнд зөвхөн Тэнгэрийн хууль, Тэнгэрийн гисгэл хэрэгтэй. Би Тэнгэрийн шудраг хуулийг газарт хэрэгжүүлнэ гэж шүүдрийг багтран хашгирахад түүний эрт цагийн танхаа балмад авир нүүрэнд нь хөрөнтөн хүйдэн сүдэр татуулав. Хаашаа явах хаа? Хотын төвөөр зогсолтгүй яваад бай. Артурыг хотод ормогц буулга. Чи хүний анхаарал татгааргүй хэрнээ тохилог шин байр худалдаж ав. Байрлалыг нь сайн харж аваарай. Тэр байрны яг доод талын айл, дээд талын айл, хоёр хажуугийн айлуудтай тохиролцож бүгдийг худалдаж ав. Үн цохиж ав. Одоо мөнгө хайрлах цаг бишээ. Бид мөнгө байтгаа хүнээ алдаад байна. Бодоод байх нэ эхнэр хүүхдүүдээ нэг хэсэгтээ явуулах дэмий юм байна. Одоо тэд миний хөдөлгөөн бүрийг анаж байгаа. Шүүдрийн дуунаас хилэгнэл бухимдал сонсогдох тул бусдын дуугүй толгой тогтцгоо. Дохиур муу новшоо. Чи олигтойхон хурдтай гიშгэж цаагас шиг сэлнэ гэж хуцаад байдаг чи яасан? Нэг анд чинь тэнд газар тэрчгээд байна. За ойлголоо ахаа. Гэхдээ би таны амьдралыг ачиж явна шүү дээ. Та хурдны заалт хараач дээ. Битгий урдаас гоншгоноод бай. Хүчи ер нь их том дуурдаг болжээ. Дамбаа айгаад урдаас нэм дуурсангүй. Шүүдэр харин дотроо түүнийг өрөвдөж хүүхдүүдээ нэг бүрчлэн хараад санаа алдав. Орс цэндийн ачнаар овоол болцоож байна да. Миний хүүхдүүд над чиг өнчин өсөх ёсгүй. Би хүүхдүүдээс холдооц ч хэрэггүй юм байна. Би эднийг хамгаалах ёстой. Би чинь үлий сахигч шүү дээ. Шүүдэр тайвшрах санаатай хит хүчтэй амьсгалаад эхнэрийнхээ мөрөөр тэрээд айлграа. Чиний энэ хөөхнүүд нулимстай байх ёсгүй. Чиний нөхөр шаал өөр амьдрна. Шүүдэр бүрэн тайвшрахыг хичээв. Аюул дойрхон хүний ясаар аль болох тархиа ажилуулахыг тэр хичээв. Артур, Игор хаана байгааг мэдсэн үү? Архинд мансуураад цам гарвын өмнө нохотой бөөлжсөн хувааж байгаа биз? Тэр новшийн бөөлжсийг нохотой биш хүнтэй хувааж сурга. Ойлголоо. Татаж ав гэсэн үг үү? Тийм ээ. Бас өнөө яагаад вэ? Чамтаас үжрээд байсан дэнгэж үлүү, дөнгөч үлүү нэг хүүхний ээж нь амьд уу? Юу? Артур бүхэл биеэрээ эргэн түүнийг харав. Артурын нүд духан дээрээ гарах шахам томорсон харагдана. Яагаад вэ? Чиний нэг ээлжид хүчийч бас алдаг гарчтэй. Тэгээд энд ямар хамаатай юм? Хамаатай. Их хамаатай. Тэр хүүхнийг олоод орхих. Олоод орхих гэж байна. Өөдөөс том дуграад агаарай. Тэр чин тэгээд надаас салахгүй штэ. Урдын нэг сайхан үеэд урсаад нэг хэсэг манаргаач тэгээд гихтэй байна. Чи новшоо. Балтвыг бодсон ч тэр дүү охиныг нь гомдоогод үзээрэй. Хөөе, тэгчгээд намайг тэр хүүхэнтэй уулз гэдэг чинь сүртэй штэ. Хүчээ одоо хаашаа юм бэ? Зандан юм шиг аашлаад ах чинь. Шүүдрийг зандархад Артур уурлан буруу харав. Алгирмаа нөхрийнхөө гарыг чанга чимхээд өөртийш харан инэв хийлв. Шүүдрийн өөр нэгэн хүн өндөлцөж байлаа. Тэр эргээд үлий сахигч болохоор эргэлтгүй шийдэв. Аль өмнөх үү? Гал бадрахаа аавд авцаа өгөөч. Аав нь хідэн хүнтэй яриад орхив. Та өөрийнхөө уцаар аав нь болохгүй болоод л тэр. Миний хүү чинь ээж дүүнрээ хамгаалах эр хүн шүү дээ. Тийм биз? 13 настай том хүн инээмсэглэн уцаа өгөв. Эр хүндээ хөө гэсэн шүүдэр хүүрүүгээ нүдэ ирмээд уцаар нь заалгав. Тэр бүлгийхэндээ жигтэйхэн зав хаажээ. Зовсноо нуух гэж шалтгаангүй инээн. Байна уу? Юу олж байна? Ах уу, бид нар цуглаад байж байна. Балтав ах гэсэн чигчий цэгийн хоолой зангирч та зүгээр үү гэж асуув. Зүгээрээ би оройхоо очино. Би мэдсэн. Таныг тосгоо ахаа. Шигшүүр хаан байна. Энд байна. Та ярих уу? Тгийе. Байна ахаа. Хөөе, чи баруун зах руу гараад ир. Олигтой машин унаарай да. Гүнтөв гişүүнийг бас тийш оч гэж хэл. Би 22-ын товчоогоор орж байна. 2 хүн дагуулаарай. Онцгой 20 байгаа биз? Байгаа. Тэднийг бэлэн байдалд оруул. Ойлголоо. Аава, та одоо миний уцаар яар гэж 2 дахь хуу ган бадрах нь уцаас арвав. Миний хүү чинь ийм ухаантай. Аав нь хүүгийнхээ уцаар том ах руу ярина гэж шүүдэр дагвар хүүрүүгээ заалгав. Байна уу? Аав нь байна. Та нар зүгээр аава. Хаана явна? Гэх шижираторын дуу нэлээд санд руу сонсогдов. Бүх юм зүгээр үү? Бид хот руу явж байна. Таныг баривчлах сураг сонсогдоод байна. Хууль бос жигсаал зөвшөөрлөгөө төрийн ордны өмнө зохион байгуулсан гэж. Ойлголоо. Шүүдэр гэдэг хүн машинтайгаа дэлбэрсэн гэд хэвлэлийн баг хурал хийлэг. Танд хэцүү биш үү? Бэлэггүй юм аа да. Зүгээр дээ хүмүн. Анх хоёр гишүүнийг батлан даалтанд гаргах талаар ярилцаж байна лээ. Миний хүү, наад новшнуудаа бүгдийг нь гаргуулчих. Юу гинэ?
Яагаад? Аавд нь бодсон юм байна. Өнөөдрөөс эхэлж тэдний хэлсэн болгоныг хүлээн авч хүсэлтийг нь биелүүл. Харин тэднээс юу ч авч болохгүй шүү. Нотлох баримт сайн бүрдүүл. Болгоомжтой байгаарай. Бацөх гэх залуу очино. Туслах юм уу жолоочоор ав. Чамд хамгаалалт хэрэгтэй. За яах вэ? Болно. Харин ганх уяг түүний нөхөд гарчихвал танд болон таны нөхдөд аюултай биш үү? Үгүй дээ. Тэр тэгж чадахгүй. За мэдэхгүй дээ аава. Минийхөө аавынхаа хэлсэн үгэнд итэг. За. Та ингэхэд хэний утсаар ярьж байгаа? Дүүгээ чинь Ганбаатарын утас. За. Шижирбаатрын инээх сонсогдоно. Тэдний 22-ын тавчаар орж ирэхэд гялалцсан хар өнгөтэй Lexus 570 машинаас танил царай үзэгдээд өнгөрснөө зогсож хүрэн бэлтгэлийн цамцтай эмэгтэй машинаас буусан нь оюун төгс байлаа. Хүй, танхил ихж байна гэж айлгэрмаа дуалдав. Дохиураа тэр машин дэргэд очиж зогсоодох. За аха, төдхөн тэдний машин эмэгтэй машинтаа зэрэгцэж зогсоход оюун төгс тэднийг анзаарсангүй. Танхил ихжээ. Айлгэрмаа түүнийг дуудаад буух гэсэн боловч чи бууж хэрэггүй. Машин дотроосоо ярилц. Нүчүүдээр зандрах шахам хийлв. Оюун төгс тэднийг таниад инээмсэглсээр ирэв. Сайн байна уу? Гүхүү. Та нар ч бүгдээрээ явж байх чинь хаачаад явж байгаа хүмүүс вэ? Сайн байна уу та? Бид ойр зурхан салхинд гараад ирлээ. Танаахан сайн уу? Төгөлдөр ахын би сайн уу? Гэж шүүдэр эхнэрээ төлөөлөн яриав. Айлгэрмааг айж сандарч яваага ам алдчихгүй гэж бодсон ажээ. Бид сайн төгөлдөр ахыг ч аваад нутаг явж байна. Бид хоёр нутагтаа очиагүй олон жил болсон байна. За. Хоёулахнаа явах хэрэггүй. Тэгээ тэр хол газар дайчгүй юу? Би энэ гайг байгаа ахын. Гэх Айлгэрмаагийн дунд зовсон өнгө цухалтна. Баг хүн маань хамт яваа. Тэр төгөлдөр ахаас ямар салах биш. Манай хэд явчихсан. Санаа зовлтгүй. Ахын биеийг амраах байдлаар явна. Та эмч хүн байна да. Юу алцах вэ дээ? Бид нэлээд яаруу явна. Ирэхэр ч очно гэж ахад хэлээрээ. Энэ мөнгөөр машинда бензин хийгээрээ. Сайн яваад сайхан амраад ирээрээ гэсэн шүүдэр оюун төгсийн гар дээр боодол 20,000 тавиад гараа өргөхөд машин хөдлөн явав. Хүү яах нь вэ? Мөнгө хэрэггүй гэж хашгирсан оюун төгс боодолтой мөнгийг барин хурдлан давхих машины араас харан хоцров. Энэ ямар сонин улс вэ? Зогтож яваа айтай, баярхаж байгаа айтай мөнгө гар дээр шидэг шахам орхиод явж гин. Гүн шүүдэр онгороо сагсан юм шиг сонин хүн шүү. Энэ Айлгэрмаа ахтай уулзаад явах ёстой доо. Царай нь баргаар шаналсан байдалтай харагдах юм. Арай шүүдэр дээрлэхэд байдаг юм биш байгаа доо. Мөнгө өгдөн сони. Оюун төгс гайхшран зогсож байтал танхилаа хол замын улс эртгэн зам төхье гэсэн төгөлдрийн дуу гарав. Танхил ээжээ чи надад ундаа авч өгөөч ам цангаад байна. Ээж нь аваад ирэндээ. Минийх ундаа биш сүү ууж бай. Тэгвэл хурдан том болно. За юу? Тийм бол сүү ууял та. Эзэн бол дах шиг том болоод таныг дэрэгдээ суулгаад машинаар хөдөө явна. Көмөн сайн хүү шүү. Миний хүү чихэр биш ааруул идэж байл та. Бас дахиад л нөгөөхөө хэллээ. Чихэр гоё амттайш дааваа. Чихэр гоё амттайч шүд байхгүй болгоно. Чамайг шүдгүй болохоор найз нар ч шүдгүй өвөө гэж дуудвал яана. Би тэгвэл чихэр идэхэ болохоос тэгж дуудуулахыг хүсэхгүй байна. Миний хүү ааруул сайн дээ. Гоё шүдтэй болно. Тэгвэл би дэлхийн шатрын авраг болохоор гоё шүдэ гарган инээн. За мундаг хүү дээ. Миний хүү чинь ийм мундаг. Энэ танхил ээж мөн удаан хүн шүү. Ам цангаад ахад миний хүү ээжигээ тэгэж хэлж болохгүй. Ээж нь чам жигтэйхэн хайртай штэ. Тийм ээ. Тэр надад хайртай юм шиг байна лээ. Стивен аавч гэсэн надад хайртай байж магадгүй. Магадгүйгээр барах уу. Стивен аав нь чамд бүхнээ зориулах сайн аав байхгүй юу? Мөнчиг мундаг аав да. Аава, та түүнийг магтаад л ахын. Тэр таны дүү юм уу? Тийм ээ. Стивен аав нь миний дүү гэсэн төгөлдөр санаа алдчихав. Аава, та танхил ээжэд хайртай мó? Тэгэлгүй яах вэ? Тэр бас таны дүү юу? Тийм ээ. Аава, тэгвэл үүрээ эгч, туяа эгч, эзэн бол дахнаар яагаад түүнийг ээжээ гэдгийг? Танхил ээж нь тэдний ээж шүү дээ. Чиний ээж хачин юм да. Тэдний аав та, гэхдээ бас миний аав. Бид нар тэгэхээр хоёр аавтай нэг ээжтэй мүү? Миний хүү том болоод бүгдийг ойлгоно. Одоо харин аав нь яарад байна. Нэр танхил ээж нь хайчв гэсэн төгөлдөр бяцхан хүүгийн яриаг яран таслав. Элдвийн болохгүй юм асуугаад мөн баллах нэ хэмээн төгөлдөр халшран бодов.
Машины хаалга онгойж нэг гартаа жижиг савтаа шүүс, нөгөө гартаа бодолтой мөнгө орсон оюун төгс орж ирээд та хоёр их хүлээв үү гээд инээв. Хүүгийн ам цангаад жигтэйхэн хүлээлээ. Чи яасан удав? Шүүдрийнхэн ойрхон хөдөө яваад ирж байна гинэ. Тэдэнтэй хэдэн үг солиод түрүү чи хажуу зогссон машин уу? Харин тийм ээ. Нөхөр нь явахдаа энэ мөнгийг гар дээр тавиад үг хэлэх сөхөө өгөлгөө давхиад явчих юм. Бензин хийгнэ. Гал зурсан хар тарих вэ? Харин тийм. Эвгүй гэдэг нь гүтгээд алгармаа надтай мэдлэхгүй явж байгаа юм уу? Их яаруу явна гэхийн. Таны хөдөөнөөс ирэхээр гэрээр чи очино гэсэн. Тэгсэн бол ирнэ. Гэхдээ ахаа алгармаа шаналсан баргар царайтай байх юм. Яасан бол доо. Арай нөхөр нь гомдоож дээрлэгсэн юм биш байгаа. Тэр ёсонд хаазгаа. Шүүдэр тийм хүн биш шүү. За хөдөлгүү дээ. Тгийе. Эртхэн замд өхий. Ах нь барих уу машиныг. Миний танхил ядрах вэ дээ. Зүгээрээ гуруула ядрвал хамгийн тохилог буудалд хоноглоод л яваад байна. Төгөлдөр ихэд баясгалантай инээн. Юу гэж танхилаа. Ах нь их баяртай байна. Чамтай хамт нутагтаа нэг очихсон гэж залуудаа мөн ч их боддог байсан. Одоо тэр хүсэл минь биеллээ. Төгөлдөр ахаа намайг үнэхээр уучлаарай. Би таныг үнэхээр их гомдоосон. Одоо болсон хойно битгий өөрийгөө буруутгаа. Ах нь эхлээд их гомдсон л доо. 3 хүүхэд минь байгаагүй бол амьд явах хэцүү байсан. Гэхдээ тэр зовлонгд авсан. Уужраад бодохоор чиний зөв юм байна лээ. Энийг хардаа. Ард нэг жигтэйхэн сэргэлэн том хүн байна. Ам цангаа сүйд гэж. Хоёул инээлтэн эргэж харавал машины арын суудал дээр бяцхан эзэн сүл завлаад суужсан савтаа шүүс саруулаар сорон ууж байв. Та хоёр яагаад эргэж хараад байгаа? Би та хоёрыг мэднэ шүү. Юу яриад байгаа хүүхэд вэ? Миний хүү савны ирмэг чүдэ зохвоо гэж оюун төгс хэлв. Би та хоёрыг мэднэ шүү. Та хоёр салчихсан юм уу? Сална гэж яадгийн ээжээ. Юу гинэ миний хүү? Жаахан хүүхэд чинь хамаагүй том хүний юм ярьдгүй гэж оюун төгс сандчав. Жаахан хүүхдэл гэхийн миний хүү чинь удахгүй том болно. Хөдөө очиод аав нь хүүдээ морь унуулна. Ямар гоё юм бэ? Тэгээд тэр морь нь хаанагаа гэсэн эзэн сүлдгүү баясан хашгирав. Морь байгаа. Хөдөө өвөөгэнд нь морь бий. Өвөө гинэ. Тэр чинь хин гэж жаалхуу шалав. Миний хүүгийн наагац өвөө, ээж их наав. Юу гинэ? Оюун төгс дуу алдснаа овсгийтэл тоормослон зогсов. Түүний царай цонхийн цайсан харагдана. Аав гинэ. Тийм ээ. Аав чинь би шүү дээ танхил минь. Тэгээд манай нутагтуудаа. Манай нутагт та тэгээд нутаг явах гэдээсэн хэрэгүү. Тэгэлгүй яах вэ? Оюун төгсийн нүдэнд нулимс мэлтэгнэн дүүрснээ төдхөн хацрыг даган уурсав. Миний танхил битгий уйлдаа. Тайвшир. Иш хөөрх юм гэж. Төгөлдөр түүний нулимсыг арчиж өгөөд илгэндээ наан тэрв. Тэр чичирч байв. Тэгээд хин юм бэ ахаа? Чи танинда. Зүгээр л хэлчихэл даахаа. Би одоо хүүхэд биш шүү дээ. Тийм дээ. Борхон дарга чиний төрсөн эцэг. Борхон гинэ. Тийм ээ. Борхон дарга. Одоо бодох нэ. Бидэнд их тус болсон доо хөөрхий. Одоо яана? Тэгэд би бэлэг сэлтж аваагүй байдаг. Би аль хэдийн бэлдчихсэн. Тийм дээ. Та хизээ юм дутуу орхиж дутааж байлаа да. Эрүүлөр учирсан бурхан ах минь. Гүч юм ахта цаасан малгай өмсгөж байх шүү. Тийм ээ миний хөө гэсэн төгөлдрийг эргэн харахад машины явдал бүүэлэгдсэн бяцхан хүү унтчихсан байв. Иш хөөрх юм ядарч хаж хүзүү нэвгүү болчих вэ дээ. Химэн төгөлдрийг сандчхаад оюун төгс хөхөрч та энэ хүүхдийг яасан ч хэрхлүүлдэг юм дээ. Би тэгж байгаад сургаад өгнө. Юу? Яаж сурах юм? Гэд том харав. Алгадуулах хэрэгтэй хүүхэд байгаа. Тэр ярихгүй. Гайгүй илгүй. Оюун төгс зам ширтэн инээмсэглэв. Намрын шаргал наран шил талин дайн цацарч нэгэн тааламжит байдлыг үүсгэнэ. Баруун хойд зүгийг чиглэн газрын хөрсийг улаан туяа татуулан үргэлжлэх их зам хөвөртөнд авхсан машин цэгийн төдий жижигэрсээр цөлийн үргэлжлэх цэнхэр зэрэглээг зүсэн цахилсаар одов. Хөхбөрдийн домогт хангай нутагт намар чухамдаа шаргалцаар байгааг харсан оюун төгс өөрийн ирэхгүй дуалдан машинаа зогсов. Ямар сайхан юм бэ? Манай нутаг бууцгаа яхаа. Тэгээд бүр сайхан байна шүү. Салхинд хүртэл өөр. Төгөлдрийн хоолой зангиран хилээд хаалгангойлгоход оюун төгс гүн очиж төшөв. Төгөлдрийн арьсан суларсан хоёр хацрыг даган тунгалаг нулимс бөмбөрхөд оюун төгс өрөвдөн нулимсаа нуун буруу харав. Өөд хөхөн юм да би.
эртгэн нутагт нь авчрах минь яавда. Төгөлдөр ах төдийгүй би хүртэл нутгаа санчхаж, нутгаа санаж байгаагаа өөрөө ч мэдэхгүй явж. Төгөлдөр их нутгаа их сансан байлаа. Их нутаг төрсөн тоонт минь, төрсөн гэр шиг минь яасан сайхан шаргалтаж байна. Төгөлдөр төрсөн нутгийнхаа цэлмэг сайхан агаараар уушигныхаа багтаамж дүүргэн хідэнтэй амьсгалав. Сэргэлэн жаахан хөө тожгонтолгүй жижиг хөх асга шаргуулна. Миний хөө наашир уулын чулуу хамаагүй өнхрүүлж болдоггүй. За аваа. Хүүгийн дуу баясгалантай цангинана. Ойролцоо бух хурамдах сонсогдоно. Энэ юу дуурайд байна аваа? Бух хурамдаж байна. Тэр яагаад урамдаад байгаа? Хайртай хүүхдүүдэд дуудаж байна. Тэр нь хин тууглал байхгүй юу? За миний хүү бити аавыгаа шалгаа, ээждээ тусал. Танхилаа. Миний дуу майхна буулга. Нүдэн цагаан булаг, мөн аатай тунгалаг, магна хааг ташин мустайсан сайхан цай чанжуй. Төгөлдөр ихэд догтлон хилээд хоолой цэлэлзэх нулимсаа хүчлэн цааш зайлгав. Заахаа гэсэн оюун төгс жаах охин шиг дэрүүлцгээд бяцхан хүү эзэн сүлд дагаж дэгдэнэ. Оройн наран сүрэг хөх бүрдийн нүгэлцэн их улс ивэнгүй дүнхийцгээж том өхөр хаднууд сайран сүүхэлдэж уламж өнгө орсон мэт харагдана. Модож шаргалтан алтлаг өнгө цацрааж ойн дууч шувууд нэгэн уянгалаг хөгай үүсгэн. Хараад ханамгүй энэ сайхан нутгийг төгөлдөр доглон нулимстай нүдээр харна. Аха нүдэн цагааны ус яг хിവэрэ байна гэсээр оюун төгс савта ус авчрав. Аль бахта өгөөдөгтөө ам боцгаа цангаж байна гэж ууж хүн болсонсон мөн магна хаг ташуулдагсан гэсээр төгөлдөр савта усыг авч хүүхэд аятай залиглав. Аава би ч бас уу миний хүү аршаан л гэж мэд. Жаалхуу уснаас ихэд дуртай залиглаад ёох энэ аршаан чи яасан хүүтэн хайрхан бэ хэмээхэд тэр хоёр хөхрөлдөв. Энэ бүр тань шиг яриад сурчхаж тэгжил байгээ. Би яха би ч гэсэн энэ булгийн усыг уух дуртай. Ээж минь өвөл хөртөл хөлдөөс усыг гисгэн миний нүрийг угаалгадаг байсан. Тэгээд л миний танхил хөөхөн ухаантай болсон байхгүй юу? Гэсэн төгөлдөр хин плитик асаан жижиг савнд ус хийж цай үйв. Оюун төгс хүүтэй майхна босгох гэж шөөгн. Танхилаа ахын дуу хангаад л гэдээ цайныхаа дээжийг өрөг. За аха хөөх нэг имээ ирж гин. Хүүгийн цангинсан дуунаар тэр хоёр заасан зөвхт харуул нэг гартаа том цар тавхтай идэ нөгөө гартаа гуйлан дангахтай цай барьсан хүрэн дээлтэй харимг насны эмэгтэй ойртон ирж байв. Эмэгтэйн араас өрөөс нүдэн ширэгсэн том шар нохой сүүлээ дээр сөхөн өргөөд залхуутай гэгчин шогшин. За эндэ манай нутгийнхан ч ийм улс мөнчиг сайхан ард түмэндээ төгөлдөр хөөрч догтлон хилээд тэргэн дээрээ өндөлзөв. Манай нутгийнхны нүүдэл тосдог заншил хിവэрэ байна. Монгол заншил хойно орхигдохгүй шүү дээ танхил минь. Тийм дээ. Өнөөх малчин эмэгтэй тэдэнд дөхөн ирж амар байна уу? Тарган тавтай амарж гин үү? Аян замтай нь үлзий дүүрэн байх болтугай гэж өрөөл тайлбан мэдлэв. Миндээ амар сайн байна уу? Аян зам үлзийтэй сайн байна. Тарган сайхан амаржж байна уу? Хэмээн төгөлдөр хөнгнүүлв. Тарган сайхан амаржж байна. Та бүхэн хаанаас хааг зорж явна уу? Гэсэн хоёр шанаанаас эхлэн бууралтаж буй тэр ихнэр тохон сэмэрсэн хүрэнд урдан тэрлэгийнхээ ханцыг үл ялэг хоошлуулад мөнгөн бөгчтэй модон аяганд өтгөн шаргалцай аяглан эхлээд төгөлдөрт дараа нь оюун төгс эзэн сүлд хоёрт бариад том зэс тавхтаа ааруул ээзгийн нойтон өрөм тэргүүтнийг өгөв. Баярлалаа. Бид сүрхий цайсаж явлаа. Сайхан цай байна. Бид нутгийн улсаа буурлуудынхаа буур нутаг усаа эргэж авна. Хөөрхий, нутгийн улс байх нэ? Тийм бол хэрдээ. Би өөр багийнх болохоор та нусыг танихгүй бодолч суун. Өөр багийнх гинэ. Бид энэ сумын унгаа эргээд танах хэнийг гэдэг айлуу? Нөхөр маань энэ нутгийн хүн л дээ. Танаа нөхөр хин гэдэг хүн бэ? Манай хүнийг сандуу гэдэг. Алдаргаан сандуу бололтой гэсэн оюун төгс тэр эмэгтэйг ажиглан харж танаа нэг охин хотод манай том охинтой хамт их сургууль төгссөн байх ёстой доо. Ингэлээ. Хөөрхийс манай дунд охинд улам ханд хотод сургууль төгслөө л дөө. Одоо аймагт алба хаштгийн. Зайлуул хоёрч баг жаалтай болоо л доо. Өвгөн бит хоёр баясан суудаг да.
Тэгэлгүй яах вэ? Эцэг эхчүүдийн жаргал тэр шүү дээ. Юр та нус ингэж суугаад юу хийн? Манад очихтун. Бид хэрч чадлаараа дайлъя л да. Баярлалаа. Бид буцхаасаа өмнө заавал танахаар очноо. Харин одоо хотын идэ амсуулъя гэсэн оюун төгс босож том ууттай чихэр зөөлөн боо, шилтэй арх хундаа дээлийн өнгө зэргийг барихад эхнэр яаран босож ихэд сандчин хормоогоо тосгоод сайлсуунд дараасан хормоо түүнд ихэд дулаан дотн санагдав. Хөөрхийдөө ээжим нь сайлын дээл ийм хормоотой байдагсан. Ийм их хотын боо өгдөг нь яан вэ? Ойр танихгүй хүмсээс ийм их бэлэг авдаг бие золтойё. Ингэж олон үг барсган ихнэр дахин гэртээ очихыг ураад босож гэрийн зүг гэлдрөв. Нохоо эзнээ даган газар үнэрлэн шогшно. Энэ ихнэрийг соль гих бөгөөд оюун төгсийн багын найз Сандуугийн ихнэр ажээ. Соль Сандуугийн 8 хүүхдийнх нь их ажээ. Энэ танаа найз Сандуугийн ихнэр гэхэд миний үе насны хүн шиг харагдан зайлвал харин тийм ээ, олон хүүхэд төрүүлж бие гаргунд норгсон байх хөөрхий. Ерөөс манай хөдөг ихний амьдрал тийм байдаг хойндоо. Өнөөдөр ингээд сайхан амарч хоны хүү ядарч яваа байх. Борхон даргаих өвгөн хадны яг доод сувганд намарчж байгаа гэсэн. Өглөө эртгээ очиж зоолгоё доо. Төгөлдөр ахаа би нэг л эвгүүтэй байна. Тэгж золигдож болохгүй ахын дүү. Ахаа хойлоо амьдрал салаагүй юм шүү байна шүү. Тийг. Үнэндээ ахтан ч тийм байхыг хүссэн хүсэл бий. Та тэр жил насан ихчтэй суучдаг байсан. Оюун төгс унтаж би хүүгээ нэмгэн хүнжлөөр хучингаа хэлв. Болох ёсгүй юм болдгүй юм байна лээ. Тэгээд жаах нь өөр хүнтэй амьдарч чадахгүй юм байна лээ. Холоос ч болоо бараагтаа хараад явж явах шиг жаргал алга. Намайг уучлаарай. Би таныг насан туршид чинь зовоочлоо. Энэ бол миний л амьдрал. Ах нь энэ амьдралдаа нэг сэтгэлээрээ байгаад л дуусна. Таныг би ойлгохгүй бол өөрхийн ойлгох үлээ дээ. Үе биетэй сүрхий өвдөх боллоо. Тиймээс би Стивнээс үлдсэн. Одоо очиод эмнэлгээ нээн. Та миний хамгийн ихний өвчтөн болно. Та арай надад дургуцахгүй байхаа үсттэй гэж оюун төгс татгалцахын аргагүй хэлэхэд төгөлдөр дуурсангүй. Төгөлдөр дотроо хагалгаа хийлгэх дургүй байлаа. Гэсэн ч хайртай танхилдаа яаж татгалзах вүлээ? Одоо тэрээр түүнийг эр хүний нүдээр биш эцэг хүний нүдээр хайрлан харах болжээ. Бие жилээс жилд дороодох болсныг мэдсэн төгөлдөр танхилыгаа төрсөн эцэг бархунтаа уулзуулаад нүд аних юмсан гэж чин сэтгэлээсээ хүсэж байтал энэ жил тэр хүслийг нь биелүүлсэн хүүхдүүдийнхээ ихэд хязгааргүй баярлаж байв. Харин оюун төгсийн хувьд төгөлдрийн биеийн байдлаас шалтгаалж нутагт нь хэд хоног аваачаар шийджээ. Энэ талаар нөхөртөө хэлэхэд Стивен шууд зөвшөөрснөөр үл барам чи бид хоёр төгөлдөр ахын өмнө нүгэлтэй улс. Тэр сайхан сэтгэлтэй хүнд сайн анхаарал тавьж баярлуулаарай. Бас бидний жаахан энэ драг мөн өсгөж ачилж байгааг мартахын аргагүй. Ингэжээ.